Les mots interrogatifs de base. Est-ce que vous êtes mongol? Oui, non. Qu'est-ce que vous aimez? J'aime le chocolat. Qui? Qui est-ce? C'est Dolam. Que? Que manges-tu? Je mange une pomme. Où? Où habitez-vous? J'habite à Paris, en France. Quand? Quand venez-vous? Je viens demain. Combien? Combien d'enfants avez-vous? J'ai 2 enfants. Pourquoi tu es fatigué? Parce que je suis malade. Qui est-ce? C'est, ce sont. Est-ce Deutsch? Oui, non. C'est Deutsch? C'est Deutsch. Ce sont mes parents. Ce sont mes enfants. Ce sont mes amis. Qu'est-ce que c'est? C'est ma voiture. C'est mon chien. Ce sont mes chats. I'm энгийн асуух үгнүүд байна. За est-ce que гэж байна. Энэ нь болохоор манай Монголын бол уу юу гэсэн үг. Та ирээ юу? Та ирсэн үү? Тэгэхээр ирээ юу? Ирсэн үү гэж асуугаад байна те. За тэрийг хэлж байна. Est-ce que vous êtes mongol? Та монгол хүн үү? Та нар монголчууд уу? Гэж энэ олон тоон дээр байгаа учраас те. Монголчууд уу гэж асуухаар бид нар энэ асуулт ингэж асууж авахад oui эсвэл non гэж хариулахад хариулт нь хангалттай. Та нар монголчууд уу? Тийм ээ. Үгүй. Нэмэн дэлгэрүүлэх шаардлагагүй байна. За дараа нь qu'est-ce que. За энийг уншихдаа маш гоё уншаарай. Qu'est-ce энэ эхний 3 үг шууд ингээл залгачих нь. Qu'est-ce que. Та нар юунд дуртай вэ? За энэ qu'est-ce que гэж хэлж байгаа бол өгүүлбэрийн тусагтхуунд тавигдаж байна гэсэн үг. Та юунд дуртай вэ? J'aime le chocolat. Би шоколаданд дуртай. Ингэж qu'est-ce que гэж асууж байгаа тохиолдолд бид нар тийм үгүй гэж хариулах нь учир дутагдaltaй болох нь тий. Тэгэхээр та юунд дуртай вэ? Ааха. Гэх юм бол ойлгомжгүй асуултаа би ойлгоогүй гэсэн үг тий. Та юунд дуртай вэ? Нүггүй. Бас ойлгомжгүй. Тэгэхээр бид нар заавалгүй юунд гэдэг асуултынх нь хариуг өгөх ёстой гэсэн үг. Тэгэхээр юунд дуртай вэ? Би шоколаданд дуртай. За дараагийнх нь болохоор qui гэж асуулт байна. Хэн? Qui est? Qui est? Энэ хэн бэ? C'est дулам. Энэ бол дулам. Que. За que manges-tu? Чи юу идэж байна? Je mange une pomme. За одоо энэ чинь ингээ харахаар энэ que гэдэг юу гэдэг нь энэ яг энтэй адилхан боц qu'est-ce que. Qu'est-ce que. Энтэй адилхан утгатай байна. Тэгээ нэг нь ягаар ийм урт, нэг нь ягаад ийм богинохон байна вэ? Яг ингээ гоё анзаарах юм бол энэ que зөвхөн энэ que энэ SQ-гийн өмнө задгдсан байгаа зү тий. Тэгээд qu'est-ce que болцсон байна. За гэтэл энэ SQ-гүйгээр асууж болж байна тий. Qu'est-ce que manges-tu гэхгүйгээр que manges-tu. За энэ бол их гоё юм гоёмсогоор хэлж гин гэсэн үг. Qu'est-ce que tu manges гэдгээс энэ que manges-tu гэдэг нь арай нэг тийм хүндэтгэлээ арай нэг тийм боловсон арай нэг шат ахиу хэлж байна гэсэн үг шүү. За дараа нь où хаана. Où habitez-vous? J'habite à Paris. Би Парист амьдардаг, Францад. Тэ. За дараа нь quand гэдэг нь хизээ гэсэн үг. Quand venez-vous? Хизээ та ирэх вэ? Je viens demain. Би маргааш ирнэ. Combien хэд? Combien d'enfants avez-vous? Та хэдэн хүүхэдтэй вэ?
хэдэн хүүхэд гэдэг нь энэ enfant байна. За тэгээд avez-vous гэдэг нь асуултыг нь тонгоруулаад хэлсэн байна. Энэ үйл үг нь энэ байна. Үйл үг нь энэ avez байна. Sujet нь болохоор vous тий. За j'ai 2 enfants. Би 2 хүүхэдтэй. Pourquoi tu es fatigué? За энэ болохоор яагаад? Яагаад чи ятравэ? Яагаад гэвэл parce que одоо энэ pourquoi гэж асууж байгаа бол parce que гэж хариулна гэсэн үг. Яагаад гэвэл parce que je suis malade. Яагаад гэвэл би өвдчихсөн. За одоо энэ уртлаас харахад хэдүүлээ энэ чи энд ч гэлээ SQ гэж байна. Qu'est-ce que гэхэд энэ ч байсан. S гэд энд байна. Тэ. За энийг байна шүү. Ямар учиртай ингээл SS гэд байна вэ гэдгийг эндээс харъя. Эндээс харах юм бол qui est энэ хэн бэ? За одоо энэ qui гэдэг нь хэн гэж байна те. Тэгэхээр ce гэдэг энэ хоёр нийлээд S гэж хэлэгдээд байгаа тийм ээ. За тэгэхээр энэ болохоор энэ доор энэ харагдаж байна. Энэ бол гэсэн үг. Être хүлэгч нь хувирчихсан байгаа юм. Être хүлэгч нь энэ ce гэдэг дээр хувирсан байгаа байхгүй юу? Энэ нь болохоор 3 дугаар биеийн ганц тоо. За энэ бол за ce sont гэд олон тоон дээр араас нь эдгээр бол гэхээр энэ хараад нөгөө үйл үг нь л олон тоон дээр хувирсан байна. За es дорж энэ дорж байгаа юу? Эсвэл энэ дорж уу? Тийм ээ. За ингээд шууд хариулчлаа. C'est дорж энэ дорж уу? C'est дорж. Тийм ээ тий. Энэ дорж уу? Энэ бол дорж. За өөр жишээ нь ce sont гэдэг энэ хаалтанд PL гэдэг бол pluriel буюу олон тоонд илэрхийлж байгаа шүү. Тэгэхээр олон тоон дээр хэлэхээр миний ээж аав mes parents миний их эцэг олон тоон дээр байгаа хгүй юу? Тэгэхээр ce sont болчих чинь. Ce sont mes parents. Ce sont mes enfants. Миний хүүхдүүд. Эд бол миний хүүхдүүд. Ce sont mes amis. Эд бол миний найзууд. За. Дараагийнх нь qu'est-ce que c'est? Энэ юу вэ? Эхнийх дээр энэ хэн бэ? Дараагийнх нь энэ юу вэ? Qu'est-ce que c'est? Энэ бол миний машин. Энэ бол миний нохой. Эдгээр бол миний муурнууд. За ингээ монголоор хэлэхэд их тийм бүдүүн бадаг хэлэгдээд байгаа. Эдгээр бол миний муурнууд гэж бид нар ямарч монгол хүн тэгж ярьдаггүй те. Энэ бол миний муурнууд. За тэгэхээр энэ чинь олон тоо байна. Энэ дээр нь олон тоо байна гэдгийг анзаараарай. За quel ямар quel homme, quelle dame, quels hommes, quelle dame, quelle. Quelle est votre profession? Je suis cuisinière. Quel genre de personne êtes-vous? Je suis timide. Quelle voiture avez-vous? C'est une Toyota Land Cruiser. Quelle heure est-il? Il est midi. Quels sont tes animaux préférés? Ce sont le cheval et le chat. Quelles sont les destinations touristiques en Mongolie? Quelles sont les destinations touristiques en Mongolie? Ce sont le désert de Gobi, le bassin du lac Khuvskull, les montagnes de l'Altaï. За ямар гэдэг үг вэ? Ингээд асуух үг вэ? Энэ болохоор хамт орж байгаа үгнийхээ нэр үгийнхээ тоо хүйсээс шалтгаалаад хувирдаг, тэрнтэйгээ зохицдог гэсэн үг. Эр хүйс
ганц тоо байхаар юм байна. Эм хүйстэй болохоор 2 өө боллоо. Эм эр хүйсний олон тоо гэсэн чинь нөгөө ганц тооных байсан дээрээсээ шууд эс авцсан байна. Эм хүйсний олон тоо эс авчихсан байна. За энэ ч дуудлага бол яг адилхан байгаа тий. Кел. За энд келэ та ямар мэрэгжилтэй вэ? Таны мэрэгжил ямар вэ гэх гэдэг нь тий. Тэгэхээр араас нь миний бие бол тоогооч. За энэ quel genre de personne гэнэ. Quel genre de personne гэхээр та ер нь ямар шүү хүн бэ гэсэн үг шүү. Quel genre de personne êtes-vous? Та ер нь ямар шүү хүн бэ? Je suis timide. Би ичимхий. Би бол ичимхий. Quelle voiture avez-vous? Та ямар машинтай вэ? Би Toyota Land Cruiser-тэй гинэ. Би гэдэг үг нь чи алга шүү. Энэ бол гэж шууд хэлж байна. Та ямар машинтай вэ? Энэ бол Toyota Land Cruiser. За хэдэн цаг болж байна? За цаг асуухтаа ингэж энэ хэд хичнээн гэдгээр биш энэ ямар гэдгээр асууж байна шүү. За тэгэхээр il est midi. Үд дунд болж байна. Quels sont tes animaux préférés? Чиний дуртай амьтан чинь юу вэ? Ce sont за одоо хариулахдаа олон тоон дээр хэлэх нь энэ бол морь болон муур. Тэгэхээр ингээ хоёр амьтан хэлж байгаа учраас энэ этх чинь олон тоон дээр хувирсан байна тий. Ce sont гэд. За quelles sont les destinations гэхээр одоо энэ les destinations гэдэг олон тоон дээр байгаа учраас энэ нөгөөдөг чинь сум болцсон байна. Тэгэхээр Монголд жуулчдын их явдаг чиглэл хаашаа вэ? Ямар вэ гэд. За одоо энэ destination гэдэг нь эм хүйс олонтой байгаа учраас quel маань эм хүйс олон тоон дээр байна. Энд чи нөгөө амьтад гэдэг нь эр хүйс учраас олон тоон дээр байгаа учраас энд quel гэдэг чинь ганц эстэй байна тий. За энэ асуултын хариулт болохоор ce sont. За ингээ ce sont гэж яхад энэ олон тоо байна гэдэг чинь араас нь олон юм дурдна гэсэн үг тий. Ce sont эдгээр нь говийн одоо манайхаар говь гэхэд бүх юм ойлгомжтой байдаг л да. Тэгвэл Франц хэлэнд бол говь цөл гэж байгаа юм шиг ингэж хэлдэг. Говийн цөл гэж байгаа юм шиг тий. Le désert de Gobi. За тэгээд хөвсгөл нуурын айс хав газрын бассан гэж юм тий. Бассан гэдэг бол за одоо ер нь энгийн жижиг сажиг одоо ахуйн хэрэгцээнд энд байдаг түмпэн сав гэж бодъё тий. Тэгэхээр энэ түмпэн гэх юм бол энэ бассан гэдгээр хэлдэг. Ойм суугаачих түмпэн байна уу? Тий, хөл угаах түмпэн байна уу? Гар угаах жижиг түмпэн байна уу? Тэгвэл энэ бассан байх нь шүү. За тэгэхээр хөвсгөл нуурын айс хав газар гэхээр энэ нөгөө юм яг энэ тэр хөндий хонхорыг бүхэлдний хэлээд байгаа тий. Тийм болохоор энэ түмпэн гэдэг үгээр хэлээд байгаа шүү. Түмпэн сав гэдгээр. За les montagnes de l'Altaï. За Алтайн уулнууд гэж энэ Алтайн салбар уулснууд. Les montagnes de l'Altaï. За юм байна. Comment vous appelez-vous? Je m'appelle Pat. Comment allez-vous? Je vais bien, merci. Je ne vais pas bien. Comment trouvez-vous cette fille? Je la trouve très belle. Comment est ton cheval? Il est beau, grand, très nerveux. Comment est votre voiture? Elle est confortable. Comment venez-vous? Je viens à pied. Je viens à ski. Je viens à vélo. Je viens à cheval. Comment venez-vous? Nous venons en avion, en taxi, en train, en voiture. Vous payez comment? En espèces, par chèque, par carte bancaire, par virement. Comment faire une bonne soupe?
D'abord, on choisit de bons ingrédients. Après, on épluche les légumes. Ensuite, finalement, comment trouves-tu de bonnes excuses? Je réfléchis beaucoup. За энэ common гэд ганцхан асуултыг нэлээ хэдэн тохиолдлоор хэрэгжилж байгаа харъя. Common. Энэ нь өөрөө яаж хэрхэн гэсэн утгатай үг. Common. За таныг хэн гэдэг вэ? Та өөрийгөө хэрхэн дууддаг вэ гэсэн үг нь яг ингээд үг бүрчлэн хэлэх юм бол те. За би өөрийгөө Бат гэдэг. Өөрөөр хэлбэл намайг Бат гэдэг гэн те. Comment allez-vous? Та ямар шүү байна да? Та яаж шүү байна? За энэ яаж шүү гэхээр нэг тийм ядарсан хүнээс асууж байгаа юм шиг болчиход байна тий. Тэгэхээр та дажгүй юу? Та сайн байна уу гэхэд ингэж асуудаг тийм ээ. Je vais bien, merci. Би дажгүй баярлалаа. За ингээд эсвэл je ne vais pas bien. За би нэг л яоцгүй байна. Би сайн биш байна. За одоо энэ нөгөө алле гэдэг үйл үгийг ашиглаж байна гэдэг чинь чи өөрөө явах гэсэн үг тийм ээ. За яг ингээд асуултаараа болохоор та өөрөө таны бие дажгүй юу, та дажгүй юу гэсэн утгаар асууж байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ асуултыг нь зөвхөн үйл үгээ үгүйсгээд je ne vais pas bien. Та би онцгойхон байна. Comment trouvez-vous cette fille? Энэ охиныг та юу гэж бодож байна? За энэ trouver гэдэг нь шууд утгаараа бол олох гэсэн үг. Хоёр дахь утга нь болохоор бодох. Би ингэж бодож байна, би ингэж үзэж байна гэсэн утгатай. За тэгэхээр ингээд асуучаар та энэ охиныг юу гэж бодож байна? Je la trouve би түүнийг үнэхээр хөөрхөн гэж харж байна. Үнэхээр хөөрхөн юм аа гэж бодож байна. Comment est ton cheval? Чиний морь ямар вэ? Тэр бол сайхан, том, их ааштай. За энэ nerveux гэдгийг байна шүү. Нэг одоо чинь эргэцээ морь шиг ингээл нэг тогтож ядаал нэг л за эсвэл манай монголчууд бол нэг наадамд юу н ааштай морио унж гойдог доо. Тэгэхээр энэ nerveux дөнгөж барьсан морь нэг ийм nerveux байдаг. Ингээл тогтож ядаал тий. Эсвэл манайх ингээд дүүхэлдсэн сайхан морь. Энэ дүүхэлзээ тэл сүүл хаялаад л байвал тэр морь nerveux гэсэн үг. За энийг хүн дээр хэрэгжилж болно бас. Энэ шинжилгээний хариу өгчөөд би бүр байж ядчихна гэх те. Тэгвэл je suis très nerveuse. Одоо энэ хараа ингээ анзаарах юм бол nerve багац nerve гэдэг зүйлээ тарих мэдрэл нөгөө мэдрэл гэдэг. Тэрнээс байна гарцсан байна те. Nerveux. За энэ тэгэхээр зөвхөн амьтан дээр биш би хүн дээр ч хэрэгжилж болно гэсэн. Шинжилгээнийхээ хариу хүлээгээд байж ядчихна. Je suis très nerveux. J'attends les résultats de mes analyses. Гэт. За, comment est votre voiture? Таны машин ямар вэ? Өө их сайхан тоглог. Elle est confortable. Энэ elle гэдэг нь нөгөө тэр бүсгүй гэсэн үг юусоо биш. Энэ уртлын машин гэдэг үг нь өөрөө эм хүйсний үг байна. Тэгэхээр тэр бол та тоглогоо гэв. За дараа нь. Comment venez-vous? Та яаж ирэх юм бэ? Би явганаар алхаад ирнэ. Юугаар цанаар ирнэ. Дугуйгаар ирнэ. Мориор ирнэ. За тэгээд nous venons. За одоо энэ чинь анзаарах дандаа а байгааз. За өөрөөр хэлбэл бид нар энэ дотор нь орж сууж болдоггүй. Зайдлаад явдаг. Эсвэл дээрээс нь ингээд суугаад ч юм уу явдаг. Тийм юмнуудын өмнө а хэрэгжилж जैन. Жишээ нь явганаар, цанаар, дугуйгаар, мориор. За тэгээд энэ мотоциклорч гэдэг юм уу тэгвэл а байх нь байна. За гэтэл дотор нь ороод суудаг бүхээгтэй тээврийн хэрэгсэл байгаа бол он авдаг. Бид онгоцоор, таксигаар, галт тэргээр, машинаар ирнэ. За дараагийнх нь vous payez comment? Та яаж төлөх вэ? Бэлнээр, чекээр, картны юуны банкны картаар,
шилжүүлгээр гуйвуулгаар. За энэ ч дандаа R гэсэн байна те. За. Comment faire une bonne soupe? Яаж сайхан шүл хийх вэ? За энд болохоор их урт тайлбар байна те. Тайлбар яг хариу байна. D'abord эхлээд сайхан орц найрлагаан сонгоно. Choisir гэдэг нь сонгох. За тэгснээ дараа нь on épluche les légumes гэдэг нь les légumes гэхээр хүнсний ногоогоо арилгах, луун арилгах, хөмс арилгах гэх мэтчлэн тэгж арилгахыг éplucher гэж байгаа. За тэгээд дараа нь за энэ хараа дараа гэдэг нь ensuite après энэ хоёулаа адилхан утгатай үг арай өөр огт өөр бичлэгтэй тэгтээ адилхан утгатай үг байна шүү. За дараа нь тэгэн finalement эцэст нь тэгэн. За одоо үүнийг яаж хийх вэ гэд эхлээд тэг дараа нь тэг эцэст нь тэгэрээ гэж ямар нэг юм зааж зөвлөх гэж байгаа бол comment гэдэг асуултанд ингэж хариулж болж байна тий. Ахаад өөр нэг comment байх нэ. Comment trouves-tu de bonnes excuses? Excuse гэдэг бол өршөөл, уучлалт гэсэн үг. Bonne-тойгоо нийлэхээр энэ bonnes excuse гэхээр юм хүндэтгэх шалтгаан болдог. За эсвэл за тиймдээ чи яаж ингэж дандаа хүндэтгэх шалтгаан болоод идэг байна. Comment trouves-tu de bonnes excuses? Je réfléchis beaucoup. Би их нухацтай боддог. За энэ réfléchir гэдэг нь нухаж бодохыг хэлж байгаа шүү. Тунгаан бодох гэсэн утгатай үг. L'inversion du sujet. Registre soutenu, formel, souvent à l'écrit. Où habitez-vous? J'habite à Ulaanbaatar. Comment vous appelez-vous? Je m'appelle Zaya. Est-ce beau? Oui, c'est beau. Y a-t-il une chaise? Non, il n'y a pas de chaise. L'intonation. Registre neutre, oral. Vous habitez où? Vous vous appelez comment? Il y a un chat. 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 Est-ce qu'il y a un chat? Y a-t-il un chat? C'est une inversion du sujet гэдэг нь болохоор үйл үг нэр үгийнхээ одоо үйл үг үйл эзнийхээ байрын солиод асуучдаг юм. Одоо чинь би бол гэж хэлж байгаа бол тэрийг бол би гэж байгаа юм шиг гэсэн үг. За харъя. Англи хэлэнд бас яг адилхан байдаг да. You are you? Тэ. За энэ болохоор ингэж байрын сольж тонгоруулж асууж байгаа тохиолдолд ихэвчлэн юм хүндэтгэлийн албан за тэгээд бичгийн хэлэнд ингэж хэрэглэгддэг. За où habitez-vous? Хаана амьдардаг вэ та? Би Улаанбаатарт амьдардаг. Comment vous appelez-vous? За одоо энэ бол эргэх хүлэг байгаа. Энийг яг өнөөдрийн байдлаар энэ хичээлээс өмнө үзээг байгаа. Удахгүй үзнэ. За тэгэхээр энэ s'appeler гэж гисэн үг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр сүй чинь ингээ хувирчж байгаа юм. Тийм учраас ингээ хоёр дахиад vous байгаа. Энэ өмнөх vous болохоор нөгөө сүй нь хувирчсан явж байгаа. Энэ болохоор үйл эзнэн гэсэн үг. Ингээд тонгоруулж асууж байгаа учраас энэ үйл эзэн нь хойноороод s'appeler гэдэг нь ингээ хувирчихсан гэсэн үг. За тэгээд намайг Заяа гэдэг. За нөгөө сүйч нь ингээд гэд би гэдэг дээр хувирцсан байгаа тий. Est-ce beau? Энэ гоё юу?
Тийм ээ. Энэ бол гоё. За тэгэхээр энэ сэ гэдэг чинь тонгоруулаад ийм болцсон байгаа гэсэн үг тийм ээ. За Илья гэж байгаа. За одоо энэ чинь ингээ харахаар Илья үүнийг ингээ тонгоруулаад бичихээр энэ ил гэдэг чинь үйл эзэн болж сарах гэж байна те эзэн бийгүү. Ингээ хойноо орохоор ил гэхээр яил гэхээр сониоргоод байгаа учраас энэ тэг дунд нь жиргэлжиж байгаа юм. Тэгэхээр ерөөсөө ийм ихшгээр төгссөн үйлэг тонгоруулаад үйл эзнийхээ урд орчих юм бол нөгөө үйл эзэн нь хэрвээ ийм ихшгээр эхэлсэн байвал тээж иргэлдэг. За ятил энэ шэз сандал байна уу? Үгүй ээ, сандал алга. За энэ лантонасион гэдэг нь болохоор юу хэлж байгаа? Аялга хоолойны өнгө аясаар хэлхийг хэлж байгаа. Энэ нь болохоор их хөвчлэн юм хааж хэрэглэж болохоор ялангуяа ярьж байгаа тохиолдолд. За бичиж байгаа тохиолдолд би гэсэн үг биш үү те. За vous habitez où? Та хаана амьдардаг вэ? Vous vous appelez comment? Та нэг хин гэдэг вэ? За одоо энэ чинь нөгөө vous гэд хоёр дахиад гараад ирсэн мэ те. Энэ ахаад л нөгөө s'appeler гэдэг үйл өгч нь. За тэгэхээр энэ vous чинь үйл эзэн байх нь энэ хоёр дахь vous болохоор s'appeler гэдгийн сön ингээ хувирчихсан байгаа юм шүү. За энийг болохоор хараа муур байна гинэ. Я. За энийг хоёрд өөрөөр дуудсан байгаа те. Илья эсвэл я. За ярианд шууд энгийн одоо яриад энд юусоо ингэж я гэж дуудаж байгаагаар бүдүүлэг гэсэн үг биш. Я юусоо л байдаг л дуудлага юм байгаа шүү. Янша. За Moreno. Il y a un chat. За est-ce qu'il y a un chat? Moreno. За энд habiter гэдэг үйл үгийн дуудлагыг харъя. J'habite, tu habites, il, elle, on habite, nous habitons, vous habitez, ils, elles habitent. Үгүйсгэл нь je n'habite pas, tu n'habites pas, il, elle, on n'habite pas. Nous n'habitons pas, vous n'habitez pas, il, elle n'habite pas. За энд үг хэллэгийнх нь одоо харъя habiter гэдэг нь болохоор яг амьдрах, оршин суух гэсэн утгатай. За ингээд баталгах өгүүлбэрт болохоор энэ je гэж байгаа тийм энэ би гэдэг үг чинь өөрөө ихшгээр дуусаад хараас нь юм дуудагдахгүй аашаар хэлэхээр ингээд хураагдчихж байгаа. Энэ дээдлийн таслал байгаа. Энэ бол дуудлагад нөлөөлөхгүй. Ердөө энд нэг байсан юм шүү. Ийшээ би хураагдсан юм шүү гэдгийг л илэрхийлж байгаа гэсэн. За тэг ингээд доош явхаар энэ бүгдээрээ л би амьдарч байна, чи амьдарч байна, тэр эрэгтэй, тэр эмэгтэй бид амьдардаг. За энэ nous habitons бид амьдардаг. Vous habitez та нар амьдарцгаадаг. Тэр за энэ il гэдэгт нь тэр эрчүүдээ бүс гэд энд тэд гэдэг утгаар ерөөхдөө нэгж эрэгтэй эмэгтэй хүмүүс холилдсон байж болно. Холилдоогүй дан эмэгтэйгээрээ байгаа бол Elizabeth гэдэг. Тэгээ би амьдардаггүй, чи амьдардаггүй, тэр бид амьдардаггүй, та нар амьдардаггүй, тэд амьдардаггүй. За энэ чи бид гэж хоёр дахин гараад байгаа тий. Ун гэдэг нь ерөнхий хөвчлэн ингээд ярианд хэрэглээ явуулдаг хувилбар юм байгаа шүү.